Сайн байцгаана уу? За өнөөдрийнхөө бичлэгтээ тавтай морил. Өнөөдөр чамаа маань авахгүй би ганцаараа бичлэг хийх болно. За тэгээд ямар бичлэг хийх вэ гэхээр та нар гарчиг үнсэн мах мэдэж хэрэг дэлхийн хамгийн хөөрхөн гэдгээрээ алдартай 10 амьтны талаар ярихаар болсон. Бичлэгээ эхлэхээс өмнө лайк, subscribe дарахаа мартаваа. За эхний амьтан бол кола гэдэг нэг айгу инээдтэй амьтан байгаа. Надад хөрхөн гэхээс илүү тэр юмтай амар инээдтэй санагдсан. Яагаад бол амар том хамартай, унтамхай царайтай нэг тийм амьтан байгаа. Одоо би энд зургийг орлоод явчих болно. Энэ амьтангийн амар хөрхөн бичлэг нь байгаа. Энэ амьтан нь болохоор айгүй том хамартай, унтамхай аим шиг төрхтэй. Тэгээд 60-аас 85 см өндөртэй. Тэгээд 4-өөс 15 кг байдаг. Тэгэд энэ амьтан нь болохоор модон дээр амьдардаг. Модноос ер нь бол баг буудаггүй жоохон залхуу юм шиг байгаа. За тэгэж би бодсон. За эдлээ шууд дараагийнхаа амьтанд оръё. Дараагийн амьтан болохоор бүр саяныхаас ч илүү инээдтэй. Одоо айгуус нэг хөөрхөн шиг инээдтэй санагдаад байдаг заяа. Тэгээ за яагаад энэ амьтан амар инээдтэй санагдсан бэ гэхээр ингээ байгаа байдал нэг ингээ зүгээр инээж байгаа юм шиг инээж байгаа нүртэй гэдгээр айгу алдартай инээж байгаа юм шиг ингээ зүгээр байгаа нүртэл ингээ зүгээр инээж байгаа юм шиг зүгээр амар инээдтэй 40-45 см урттай. Тэгээд хүнээс ерөөсөө айдаггүй, найрсаг, илдэг гэдэг. Ер нь тэр зангаараа айгу алдартай. Тэгэхээр айгу хөрхөн маанс ингээ чамаас айхгүй гэсэн ийм инээдтэй юм та. За дараагийн амьтан бол улаан панда гэдэг айгу хөрхөн. Энэ бол уусаа айгу хөрхөн амьтан билээ. Надад айгу хөрхөн санагдсан. За энэ амьтан болохоор A few moments later. Модон дээр өнхөрдөг, бүдүүн сүлээрээ эрхлэх дуртай гэдэг нэг тийм амар эрх амьтан байна. За тэгээд энэ амьтан болохоор урт нь юу 50-аас 64 см урттай. Сүүл нь болохоор 30-аас 50 см гэдэг. Энэ баг өөрөөсөө урт сүлтэй хагдаг байна шүү. Гэтэ сүүл нь өнөхөр гоё юм шиг байна. За тэгээд надад бол энэ амьтны нүд нь айгу таалагдсан. Амар том толгойд гэсэн амар хөргөн жижиг нүдтэй зөө. За дараагийнх нь амьтан болохоор пиник үнэг гэдэг амьтан байгаа. Тэр амьтан болохоор айгу том чихтэй, жижигхэн биетэй. Тэгээд элсэн дундгүй жаахта яг л тоглоом шиг харагддаг гинэ. Өөр амар энэ айгу гэтээ амар хөөрхөн маанцтай, амар хөөрхөн ийм томчигтэй. Бүр амар том чихтэй. Тэгээд айгу хөөрхөн, айгу хөөрдөн амьтан байлээ. Энэ амьтных нь өндөр нь болохоор 24-өөс 41 см байдаг гинэ. Ялтч жижигхэн юм байна. Айгу хөөрхөн жижигхэн амьтан байна. За тэгээд бүгдээрээ дараагийнхаа амьтан л би жоох ийшээ суух. Тэгээд энд зураг оруулах учраас ийшээ суух болохгүй. Дараагийн амьтан болохоор далайн минжгээд амар инээдтэй амьтан байна. Энэ амьтан нь болохоор усан дээр хөвөөд ер нь бол усан дээр ингээд усанд орохоор ингээд усан дээр зөвөр хөвөө хөвчтэй заяа айгу залхуу юм шиг байна. Айгу залхуу юм шиг байна заяа. Усан дээр ингээд хөвөө иждэг. Тэгснээ ингээд унтахтаа ингээд хоёр гараа ингээд хоёр алгаа ингээд нийлүүлээд унтдаг гэсэн хөөрхөн. Тэр бүр айгу хөөрхөн заяа. Би чадвал зургийг нь олоод энд тавина. Энэ амьтан чи амар өндөр юм байна. Бараг надад ч өндөр биш. 130-аас 135 см. За буруу шүү. 100-аас 130 см урттай юм шүү. Тэгээд 40-аас 45 кг байдаг гинэ. Бас туранхай ч юм уу? Бас болгор ч юм уу? За айгу хөрхөн амьтан юм шиг байна. Тэгээд эднэр яг энэ хэд айгу зарим нь надад нэг тийм игдүүтэй санагдаагүй. Яна би өөрөө баг амьтан бол амар таргалсан. Би одоо ямар амьтан шиг. Бас өөрөө амьтан болгоод оруулчих. Дараагийн амьтан болохоор чинчилла гэдэг айгүй бүдүүн хулгайн шиг амьтан л айгүй бүдүүн. Айгүй бүдүүн. Энэ надад амар хөөрхөн. Хин надад бүр амар хөөрхөн санагдсан. Энэ бүр амар хөөрхөн. Тэгээд энэ амьтан болохоор чинчилла гэдэг нэртэй. Нэр нь хүртэл айгүй тийм хөөрхөн багцтай. За тэгээд энэ амьтан болохоор би за тэгээд гэдэг үг болохгүй л тий.
Дэлхийн хамгийн зөөлөн өстэй амьтан. Тэгээд яг бөмбөлөг шиг гинэ. Өндөр нь болохоор 23-оос 38 см мэлдэлж одоо юу гэсэн. Айгуу жижиг юм шүү. Гэхдээ ийм амар бундуур. Тэгэхээр амар хөөрхөн юм байна. Тэгэхээр амар хөөрхөн юм. Би ч өөрөө метр 155 хүн байхгүй юу? Тэгээд ер нь би амар тархалж би 3 кг нэмсэн мөлий. Зүрээ одоо турна уу? Одоо уусаа турах чаа. Одоо уусаа турна. Дараагийн амт нь болохоор пика гэдэг нэг бүтэн хулган шиг зурам шиг мэдгүй надад яг тийм зүгээр таргалзсан хулган шиг харагдаад байгаа. Тэгээд энэ амт нь болохоор зүгээр баг зүгээр хулган юм шүү дээ. Мэдгүй яг хулган шиг харагдсан. Ямар ч та нар харж байгаа бах. Надад бол яг л хулган л харагдчих. Энэ нь гэхдээ айгүй хөөрхөн тийм айгүй инээдтэй хөөрхөн дуу гаргадаг нэ. Чадвал би бичлэгийг нь бол оруулах болно. За өндрийн хэлгээ мартчихчих. Өндөр нь болохоор 15-23 см гинэ. Дараагийн амт нь болохоор Slow Loris гэдэг нэг айгүй том нүдтэй айгүй удаан хөдөлгөөнтэй амт байна. Гэтэ энэ надад яг юм жоохон царай муутай харагдаад байна. Айгүй том нүдтэй болохоор. Тэгээд айгүй удаан хөдөлгөөнтэй. Тэгээд юмыг айгүй тийм нэг тийм харцтай. Үгүй тийм нүдтэй гэх юм зам. Эсвэл уусаа сониуч байж магадгүй. Тийм амтын юм гинэ. Энэ амт нь болохоор 18-аас 40 см хүрттэй. Дараагийн амтнд нь зараа явдаг маань. Яг би мэдгүй зарааг уусаа хүн бүрэл мэдэх байлгүй дээ. Гэтэ зараа ингээ хөмхрээд ингээд ийм бөөрөл болчоор хүмүүсийн хайрыг амар татдаг гинэ. Тийм болохоор айгүй хөөрхөн байдаг гэж байна. Зараа болохоор 15-аас 30 см хүрттэй байд юм байна. Дараагийн амт нь болохоор усны амт байгаа. Axolotl гэдэг ингээд байгаа нь яг нөгөө хин шиг One eternity later. Бас инээж байгаа юм шиг төрхтэй. Тийм нэг балан одоо юу гэмэр чим. Энэ амт гэдэг яаж юм надад нэг жоохон царай мутсан дуудах та нар тэхгүй байна уу? Та нар энэ амтангуудын аль нь хөөрхөн бэ? Доор комментээр үлдээгээрэй заяа. Хамгийн хөөрхөн амтнуудыг доор комментээр үлдээгээрэй заяа. Та нарт аль нь хамгийн хөөрхөн санагдсан бэ? Доор комментээр үлдээгээрэй за. Энэ Axolotl нь болохоор 15-45 см урттай гинэ. Бас тийм жижиг юм биш юм байна. За одоо ингээд баг 10 минутна яриа дуусчихлаа. Тана. За бичлэг маань энэ хүрээ дуусч байна. За хүрхнүүдээ лайк, subscribe дарахаа мартав. Чадвал тарчаарай гэж. За энэ хүрээ бичлэгээ дуусгацгаая. Баяртай.